2023 оны шилдэг 10 UFC нокаут. 10 дугаар байранд Jim Miller, Jesse Butler эсрэг. UFC Vegas 74. Jim Miller анх Jared Gordon-ээс тулдах байсан. Jared Gordon Bobby Grippi-ээс дулааныхаа дараа хархинд орхисноос болж дулааны орхиход хүрсэн. Дулаан эхлэхээс өрдөө 2 хоногийн өмнө Jesse Butler богино дудлага авч Gordon-г орлохоор болж Jesse Butler UFC дэх карьерийн анхны дулаана UFC-гийн хамгийн туршлагатай дулаанчийн эсрэг хийхээр болсон юм а. Дулааны үе өрдөө 23 секундэд Jim Miller-ийн зүүн гар Butler-ыг нокаутаар дуусгасан. Энэ ялалт нь Jim Miller-ийн UFC дэх карьерийн 25 дахь ялалт болж домгуудын игнэнд эзлэх байр суурийг улам баттгсан юм. UFC-гийн түгэнд хамгийн олон тулаан хийсэн рекорд эзэмшдэг тэрээр өөртөө дахин нэг гайхалтай мөчийг бүтээж чадсан билээ. Хэдий Jesse Butler ялагдсан ч тэрээр боломж гарч ирэхэд өөрийгөө бэлэн гэдгийг харуулж чадсан юм а. 9-р байранд Edson Barboza, Billy Quarantillo эсрэг UFC Kansas City. Edson Barboza-г карьер маш эзэгтэй байдалд оцсон гэж хэлж байна. Тухайн үедээ 37 настай байсан тэрээр энэ дулаан эхлэхээс өмнө сүүлийн 2 дулаандаа дараалал ялцсан. Хэрвээ том зургаар наруул сүүлийн 7 дулааныхаа ердөө 2-т нь л ялсан. Харин нөгөө талаас Billy Quarantillo өд чинь тогтвортой амжилт гаргаж чадахгүй байгаа ч энэ дулаанаараа чансаагаа ахуулахыг эрмэлзэлж байна. Эрсдэлтэй ч гэсэн Quarantillo Barboza-г онцгойлон онилж түүнийг ялснаар карьераа ахиулж чадах өндөр зэрэглэлийн өрсөлдөгч гэж үзжээ. Дулаан эхлээд Quarantillo дулааныг аль болох хэвтэрүү шилжүүлэх гэж оролдож байна. Barboza харин хүлээцтэй байж Quarantillo урагш тонгоох мөчийг нь таруус толгоор нь шууд өвдүүлв. Өвдөн нэг ирүүнд тусч Quarantillo-г шууд унгаснаар дулааныг эхний раундын 2 минут 37 секундэд дуусгав. Энэ ялалт нь Barboza-гийн хувьд карьерийнх нь маш чухал ялалтуудын нэг болж чадсан юм. Яагаад гэвэл Barboza-г тухайн үед үд чинь дэлхийн түвшинд дахиж тулдаж чадахгүй гэж бодсон хүмүүс маш их байсан ч энэхүү ялалтаар амын тоглож чадсан юм а. Дулааны дараах ярьслаа тэрээр би амьд шүү над тийх зүйл их байгаа шүү гэдгийг онцлж хэлсэн юм а. Edson Barboza is still alive. 8 дугаар байранд Diego Ferreira, Michael Johnson эсрэг UFC Vegas 73. Diego Ferreira-гийн хувьд энэ дулаанд орж ирэхээс өмнө 3 дулаан дараалал ялагдаад байсан бөгөөд хөнгөн жингийн Ахмад Тамирчны хувьд энэ дулаан заавал ялах шаардлага гарч ирсэн. Харин Michael Johnson-ы хувьд муу адил Ахмад Тамирчны хувьд тухайн үедээ сүүлийн 3 дулааны 2-т нь ялаад байсан юм. Хоёр талаан чи эхний үед маш өрсөлдөөнтэй байсан бол хоёрдугаар Ferreira илүү хэмнэлээ орж Johnson хөдөлгөөн зөв үр дүнтэй хариугч байв. Johnson-ыг Ferreira маш том мэдээлэл хийсэн бөгөөд сүүлийн 3 тулааны дараалал ялагдсан цувралаа зогсоос гадна фэнүүдтэй жижигцгээс гадна цогцлтын хүч байгаа шүү гэж сануулсан юм. Мөн мэдээж тухайн ивентийн Performance of the Night бонусыг авч чадсан билээ. 7 дугаар байранд Ismail Bonfim, Terence McKinney эсрэг UFC 283. Ismail Bonfim бол Dana White Contender Series-с гарчсан залуу Бразил дулаанч. Төрсөн нутаг бодлого Рио де Жанейрод UFC-гийн анхны дулаанаа хийнэдэг тэрний үед гайхалтай боломж байсан билээ. Түүний өрсөлдөгч болох Terence McKinney 7 секундд нокаут хийснээр алдтай бөгөөд UFC-д өөрийн байр суурь аль хэдийн олсон тамирчин байсан юм а. Дулаан эхлэхийн өмнө экспертүүд Terence McKinney фаворитээр сонгож түүнд ялах боломжийг өгсөн ч яг дулаан эхлэхэд Bonfim өөрийн цогцлтуудаар дулааныхаа эмнэлийг өдөртөж эхэлсэн. Эсвэргээр McKinney хамгаалж тулдсан ч өөртөө довтлох боломжийг нээх гэж хичээв. Bonfim өрсөлдөгчөд торон чагтсан байгааг ашиглан зөв өвдгөр өвсрэлтэд байхад өвдөг нь яг McKinney-гийн ирүүнд тусч нүрээрээ шалан дунлаа. Шүүгч үүнийг анзаараад дулааныг шууд 2 дугаар раундын 2 минут 17 секунд дуусган Bonfim-ыг ялагчаар зарлав. Энэхүү нокаутаараа Bonfim анхны ялалтаа байгууллага зогсохгүй 2023 оны шилдэг нокаутууд нэгээр тооцогдсон билээ. UFC-ийн замлаа ингэж гайхалтайгаар эхлүүл. 6 дугаар раунд Robbie Lawler, Nico Price эсрэг UFC 290. Холимог талааны түүхэн дэх домог тамирчдын нэг өмнө нь UFC welterweight бүсийн аварга байсан Robbie Lawler тэрээр өөрийн 22 жилийн карьераа дуусгахаар шийджээ. UFC 290 дээр түүний сүүлийн өрсөлдөгч болох Nico Price эсрэг сүүлийн ялалтаа авахар зэхэж байв. Зэрлэг түрмгийн арга барилаа тулддаг Nico Price Robbie Lawler-ын хүчийг буснуулахаар тулааныг илүүсэн ч дулаан эхний үед 38 секундын дотор дуусжээ. Сүүлийн тулаандаа бүхнээ гаргахыг шийдсэн Robbie Lawler тулаан эхлэхэд өөрийн хүн цогцлтуудаараа Nico Price дарамт зүүж өрсөлдөлийг хидэд зогсоход зүүн апперкатанд байгаа ч Nico Price-ыг газар унгав. Фэнүүдийн хамгийн хайртай тулаанчдын нэг Robbie Lawler-ыг ялахад фэнүүд түнд хүндэтгэл үзүүлж баяр хүргэхээс гадна өрсөлдөгч Nico Price зүртэл түнд баяр хүргэж түүнтэй хамт нэг октагонд байгаа нь нэг төрлийн хэрэг гэдгийг хэлээд чамдсан юм. Энэ нокаут нь Robbie Lawler-ийн карьерийг бүхэлд нь илэрхийлсэн төгс төгсгөл байсан. UFC-ийн замлаа ингэж гайхалтайгаар төгсөг. 5 дугаар раунд Josh Emmett, Bryce Mitchell эсрэг UFC 296. 2023 оны хамгийн сүүлийн тоотой ивент дээр хамгийн аимшигтай нокаутуудын нэгийг бид гэрчилсэн юм а.
Өмнөх тулаанд Илэ Топороо 5 үе зодуулж ялгсан Жош Эммет өөрийгөө өд чинь топ контендер гэдгээ баталж харуулахын тулд Брайс Митчелтэй тулдахаар болсон. Брайс Митчелд 40 болтоор мэргэжсэн тулаанч тухайд 16-2 амжилттай байсан ба богино хугацааны дуудлага авч Гига Чикасыг орлон тулдахаар болжээ. Хэвтэ тулаан сайтай болохоор нь тулаанд ялах магадлал өндөр тамирчид Брайс Митчелийг экспертд хамгаалж байсан ч Эммет 1-р үеийн 1 минут 57 секунд тулааныг шууд дуусгав. Маш хүчтэй зогсноос нь болж Митчелийн биеийн чичирхэлнээс гадна нэмлийн ажлуудны хүртэл түгшээж орхив. Энэ талаар Эммет хэлэхдээ би түүний маш хүчтэй цэвэрхэн зогсов. Гарт нь хүртэл яг тэгж мэдэрсэн. Тэрний газар нүрээрээ унахыг хараад нэмж цохих гэж жорлоодоогүй. Ийм төрлийн нокаут илүү сайхан санагддаг гэж хэлв. Энэ нокаут зөвхөн Эммет ч биш 2023 оны хамгийн сэтгэл хөдлөм нокаутуудын нэг болж дуусгагдсан билээ. 4-р харинд Том Аспинал, Сергей Павлович UFC 295. Том Аспиналын нэр хүнд хэрхэн өнөөгийн төвшөнд очсон бэ гэдэг асуултын хариултыг энэ тулаанаас харж болно. UFC 295-ийн анхны төлөвлөгөө бол Джон Джонс, Стипи Миэтч хоёрын тулаан байсан. Гэвч хүнд жингийн авраг гэмтэж энэ тулаан болох боломжгүй болсноор ердөө 2-7 хоногийн богино хугацааны дуудлага аван Том Аспинал, Сергей Павлович хоёр хүнд жингийн түр бүсийн аврагын төлөө Madison Square Garden тулдахаар болсон юм а. Том Аспинал бол өсч яваа англи залуу. Саяхан өвдгөний гэмтлээс иргэн нэр чинь Мартин Табюраг дуусгасан юм. Хүн жингийн тамирчин гэхэд бусдаас онцгойруулдаг зүйл нь бол мэдээж хурд хүч тесрэлтэй байдал бол нөгөө талаас Сергей Павлович сүүлийн 6 тулаанаа 1-р нокаутаар дуусгаад байсан гайхалтай амжилттай байсан юм а. Тулаан эхлээд ердөө 1 минут өнгөрсөний дараа Аспиналын үндсэн тоглох өөр дөнгөө өв. Аспиналын эхний баруунгаар Павлович манайхсан бол хоёр дахь шууд газар унаа. Тэр тулааны дуусгахын тулд дээрээс нэмж зогсноор шүвч тулааныг эхний үеийн 1 минут 9 секундэд дуусгаж шин түр бүсийн аварга Том Аспинал тодорсон. Аспинал авраг болсноор Майкл Биспинг Леон Эдвардсын араас орох 3 дахь англи авраг болсон юм. Мөн энэхүү ялт нь Аспиналын карьерийн маш чухал мөч болсон бөгөөд тэрээр түр бүсийн авраг болоод зогсохгүй өөрийг нь Джон Джонсын эсрэг үзэх хамгийн аюултай тамирчин болгож чадсан билээ. Hello, John. 3-р харинд Ислам Махачев, Александр Волкановскигийн эсрэг. UFC 294. Нэг буруу шийдвэр тамирчны карьерийг яаж өөрчлөхийг Волкановскигоос харж болно. UFC 294-ийн анхны төлөвлөгөө бол Чарльз Оливера, Ислам Махачев байсан ч Оливера гэмтэж тулдах боломжгүй болсон юм. Тулаан эхлэхээс 10 хоногийн өмнө Волкановски тулдах шийдвэр гаргаж хоёр тулаанч маань UFC 284-өөс хойш дахин тулдахаар болжээ. Харамсалтай нь хоёр тулаанч маань хоёр дахь тулаан эхнэр шиг бүтэн явж чадсангүй. Тулаан эхлээд 3 минут өнгөрсөний дараа Махачев зүүн өдлөөрөө Волкановскийг толгойд нокаут хийсээр тулааныг шүүгч эхний үеийн 3 минут 6 секундээр дуусгав. Энэ ялт нь Ислам Махачевийн карьерийг элит түвшинд аваачсан гэж хэлж болно. Зөвхөн хэвтэ барилдаан сайтай гэж яригддаг байсан Ислам Махачев Волкановски эхний үед дуусгаснаар Махачев аврагуудын авраг буюу pound for pound ранкинг 1-р тэмдэглэдэг болсон бол эсвэргээрээ Волкановскийн карьерийн уналтын цэг нь болсон юм. Тэрээр давхар бүсний авраг болох боломжийг алдснаас гадна дараагийн тулаан болох UFC 298-д өөрийн бүсээ Илэ Топороод алдсан билээ. Богино хугацааны дуудлага авч тулдах нь нэг талаараа фэнүүдээс хүндэл хүлээдэг бол нөгөө талаараа маш том эрсдэл гэдгийг энэ тулаан харуулсан юм а. I am best fighter in the world right now. Thank you. 2-р харинд Justin Gaethje, Dustin Poirier эсрэг. UFC 291. UFC 291-ийн оргил тулаан бусад тулаануудаас онцгой хэд хэдэн шалтгаантай. 1-р Justin Gaethje, Dustin Poirier хоёр дахин тулдаж байгаа. Фэнүүдийн хайр үнэллийг хүлээсэн хоёр тулаанч маань анх 2018 онд тулдаад Dustin Poirier-ийн ялтаар өндөрлсөн болохоор энэ удаад яг хөө гэдэг нь үзэгчдийн шаргалыг татчих байлаа. Хоёр дахь шалтгаан гэвэл эзэнгүй байгаа BMF бүсийн аврагыг тодруулах байсан юм. Үргэлж сонирхолтой тулаан гаргадаг хоёр тамирчинд бол яг төгс тохирсон бүс юм а. Энэ тулаанд хамгийн их ачаал бүтэл өгч байсан тулаанч бол мэдээж Justin Gaethje. Тэрээр мэдээж өмнө нь ялагдсан хариугаа авахаас гадна өөрийгөө өссөн дэвсэн гэдгийг харуулах туйлын ихэр хүсэж байсан. Тулаан эхний үед өгөө автад тэнцүү явж байсан бол 2-р үед Justin Gaethje-ийн баруун хөлний өшгөлт цагаа олсноор Dustin Poirier-ийн толгойг онч нокаутаар тулааныг дуусгав. Энэ тулаанд Gaethje яснаар 2018 онд ялагдсан хариугаа авахаас гадна шинэ BMF авраг болсон юм. Замлынхын үед ч гэсэн хамгийн онцлог амжилтууд нэг болсон билээ. 1-р харинд Израиль Адесanya, Алекс Перейрагийн эсрэг. UFC 287. Холбоо талааны түгэнд хамгийн гайхалтай ривалуудын нэг бол яг аргагүй Израиль Адесanya, Алекс Перейра билээ. Гэвч энэ тулаан эхлэхээс өмнө Адесanya Перейрад байсан 3 тулаандаа бүгд нь ялагдаад байсан. Дори кикбоксийн холбоонд 2 удаа, сүүлд UFC 281-т ялагдаж өөрийн дунд жингийн аврагын бүсээ алдсан юм. Тийм ч учраас Израиль Адесанягийн хувьд нэг тулаанчдаа дөрөвдүгээр ялагдаж болохгүй гэсэн сэтгэл зүйн маш том дарамттайгаар тулааныг эхлүүлсэн бол харин нөгөө талд Алекс Перейра шинэхэн дунд жингийн авраг аврагын бүсээ амжилттай хамгаалахаас гадна UFC-д ялагдаагүй байгаа цувралаа амжилттай хамгаалахын мөн хичээж байсан юм. Тулааны явцад Перейра хөлөө өшгөлт болон бусад тоглохоор дарамт өгчээ. 2 дугаар үеийн төгсгөл Перейра Адесаняг торон чагаж байсан ч дайртууд нэлийн замрууг болж эхэлсэн юм.
Энэ мөчийг Адесаны эргэлтийн цэг болгож ашиглан баруун хажуунаас нэг тесэрч дахин баруун хажуунаас цохоход Перейра газар унсан юм. Газар унсан Перейраг шүүгч харан тулааны 2 дугаар үеийн 4 минут 21 секундэд нокаутаар дуусглаа. Энэ ял зөвхөн Адесаныг хувьд дан ганц аврах цолоо эргүүл авахаас илүү байсан бөгөөд олон жил Перейрагийн сүд дарагсныхаа эцэс тэрээр гайхалтай ялд байгуулж чадсан юм. Адесаныгийн тулааны дараа гаргасан сэтгэл хөдлөл эмоцоос нь энэ ялд ямар чухал байсныг харуулах бөгөөд тэрээр энэ нокаутаар өөрийгөө холбоо тулааны түүхэнд хамгийн шилдэг тулаачдын нэг гэдгээ баталж харуулсан юм а. Бичлэг маань энэ үрээд дуусж байна. Хэрвээ таалагдсан бол лайк, subscribe дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.